Бурхны үгээр бусдын амьдралд хүрдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Та бага наснда төгөлдөр хуур заалгаж байсан уу? Эс заалгаж байсан хэн нэг мэдэх үү? Хүүхдүүд эхэндээ шин зүйл сурч байгаадаа баярлаж, олон цагийг төгөлдөр хуурын ард өнгөрүүлдэг. Гэвч ихэнхдээ явцын дунд сонирхол нь бууж, өөр зүйлсэд цаг заваа зориулж эхэлдэг. Тэгвэл Христэд итгэгч бидний хувьд ч бас итгэлийн амьдралд маань үүнтэй төстэй зүйл тохиолддог байна. Бид шинэхэн итгэгчд байхдаа Бурханд хандан залбирч, Бурханы үгийг уншиж, Бурханыг таньж мэдэхэд цаг заваа зарцуулахыг эрмэлздэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Бурханд зориулдаг байсан цагаа өөр зүйлсэд зориулж эхэлдэг. Тэгвэл өнөөдөр бид хамтдаа залбирлгүй амьдралын төлөөс гэсэн сэдвээр суралцах гэж байна. Итгэлийн амьдралаасаа залбирлыг асуул, энэ нь бидэнд ямар хортой нөлөө үзүүлдэг болохыг доктор Стенли өнөөдөр бидэнд тайлбарлаж өгөх болно. Матай номын 7 дугаар бүлгийн 8-9-д эзэн Есүс инхүү сургасан байдаг. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нэгднэ гэж. Мөн гуйдаг бүр авна, ирж хайдаг нь олно, тогшдогт нэгднэ гэсэн баг. Өргөжлүүлээд Матай номын 21 дугаар бүлгийн 22-ыг харах юм бол та нар итгэлтэйгээр юуны төлөө залбирanгуйн түүнийгээ хүлээн авах болно гэв. Мөн Иохан номын 15 дугаар бүлгийн 7-ыг харах юм бол та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвас. Та нар юу хүснээ гуй, тэгвэл та нарт биелэх болно гэж Христ хэлсэн байна. Тэгэхээр Христийн бий болсон чуулган залбирлаа зогсоох үед үүнээс болоод улс үндэст маань бүхэлдээ хохирогч болж байдаг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл хувь итгэгчид залбирлаа зогсоох үед тэдний амьдралд юу тохиолддог вэ? Энэ нь бидний амьдралд маш хор хөнөөлтөй байдаг гэдгийг бид өнөөдөр онцлон ярихыг хүссэн юм. Мөн улмаар өнөөдөр би та бүхэнд итгэгчид бид залбирлаа зогсоох нь ямар аюултай хор уршигтай вэ гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс хэд хэдэн чухал зүйлийг сануулan хэлхийг хүссэн юм. Гэхдээ юуны өмнө эхлээд би энд залбирах гэж яг юуг хэлж байгаа тухайга тайлбарлахын зүйтэй гэж бодлоо. Харин би энэ цаг мөчид ажил руугаа явах зуур амандаа бурхан минь өнөөдрийн ажлыг минь өрөөгөөрөө та өнөөдөр туслаарай гэж ганц хоёр өгүүлбэрээр залбирдаг тэр залбирлын тухай яриаггүй юм шүү. Харин би энд бурхантай хамт байх цагийг гаргах тухай өгүүлж байгаа юм. Өдөр 1 цаг байна уу, 30 минут байна уу, 10 минут байна уу хамаагүй. Бид заримдаа амаргүй нөхцөл байдал донд амандаа хурдхан бурхан минь энэ нөхцөл байдал донд надад туслаарай гэж залбирч амждаг. Мэдээж үүнд буруу зүйл байхгүй. Гэхдээ би энд бурхантай нөхөрлөх цаг гаргах тухай ярьж байгаа гэдгийг та сайн ойлгоорой. Бурханы үгийг уншиж, бурхантай ярилцаж, түүнийг сонсох цаг гаргах тухай яриад байгаа юм. Харин бид итгэлийн амьдралдаа үүнийг хоош тавьж эхлэх үед үр дагавар нь маш их хор хөнөөлтөй болох болно. Үндэ бидний итгэлийн амьдралд залбирал болон Бурханы үгийг тунгаан бодох цагийг орлуулж чадхаар өөр чухал зүйл гэж байхгүй. Хэрвээ бид эзэн Есүсийн амьдралыг харах юм бол тэр ч бас өглөө бүр эртлэн босоод залбирдаг байсан. Есүс Христ бол Бурхан. Тэр бол хүмүүн болон бидний дунд ирсэн Бурхан байсан юм. Гэвч тэр өглөө эртлэн босож дагалдагч нараасаа холдон Бурхан эцэгтэйгээ хоёулахна байх цагийг чухалчлан гаргадаг байсан юм. Библиэд Есүсийг зэлүүд газарт ганцаараа очиж залбирдаг байсан тухай тодорхой бичиж үлдээсэн байдаг. Тэр өөрийн хайртай шавнараасаа ч холдон явж залбирдаг байсан. Учир нь Бурхан эцэгтэйгээ хамт байх цагийг гаргах нь ямар чухал болохыг Есүс маш сайн мэдэж байсан юм. Хэрвээ хүсвэл Тэнгэр элч нарыг ч үу төмөр нь буулган авчирч чадах тийм л эрх мэдэлтэй нэгэн болох Есүс Бурхан эцэгтэйгээ хамт байх цагийг чухалчлан байсан юм бол тэр тусмаа бидний хувьд энэ нь ямар чухал болохыг та ойлгож байгаа хаа. Учир нь Бурхан эцэгтэй цаг гаргахгүйгээр бид энэ дэлхийн аливаа зовлон бэрхшээл бартаа саадыг даван гарч чадахгүй хүрнэ. Амьдралын аливаа асуудлыг зөв ухаалгаар шийдэж чадахгүй хүрнэ гэсэн үг. Тиймээс эзэн Есүс өөрөө чухалчилдаг байсан энэ зүйлийг чухалчлахгүйгээр бид итгэлийн амьдралдаа амжилттай амьдрна гэж бодох нь өөрөө хоосон мөрөөдөл юм. Ийм зүйл байх ямар ч боломжгүй. Харамсалтай нь бид залбиралгүйгээсээ болоод Бурханы хүсээгүй маш олон шаардлагагүй ачаа дарамтуудыг амьдралдаа тээсэр явдаг. Тэгвэл би өнөөдөр та бүхэнтэй итгэвч хүн амьдралаасаа залбирлыг холдуулбал ямар ноцтой төлөөсийг төлөх ёстой болдог талаар илүү хэлхийг хүссэн юм. Энэ хүрээнд би та бүхэнд хэд хэдэн үгийг хэлэх болно. Эдгээр зүйлс нь таны амьдралд яг энэ хэлсэн дарааллын дагуу тохиолдно гэсэн үг биш ч гэлээ тохиолдох нь гарцаагүй гэсэн үг. Бас цаг хугацааны хувьд зарим нь хурдан, зарим нь арай удаан тохиолдох боломжтой гэдгийг ойлгоорой.
Тэгэхээр хамгийн ихэнд залбирлгүй амьдрал гэж бичээрэй. Би өмнө хэлсэнчлэн энд би эзэм нь намайг эвэгээрэй гэж явдал дундаа залбирдаг ганц өгүүлбэрэн залбирлын тухай яриаггүй гэдгийг та юуны түрүүнд ойлгоорой. Би энд бурхан эцэгтэйг түүний үгтэй хамт байх цагийг зориудаар тасалж гаргах тухай ярьж байгаа юм. Би залбирх тухай ярихдаа үргэлж бурханы үгийг нэмж оруулдаг. Учир нь бурханы үг бол бидний итгэлийн амьдрал, бидний залбирлын амьдралын үндэс суурь юм. Бурханы үг бидэнд залбирх ёстойг минь сануулж, юуны төлөө залбирх учиртайг минь ухааруулдаг. Бидний амьдралд байгаа шийдэх зохистой асуудлуудыг бидэнд илчилж өгдөг юм. Тэгэхээр та энд яригдж байгаа залбирал гэдэг үг бүрийн цаана залбирал болон бурханы үг гэсэн хоёр үг нь давхар явж байгаа гэдгийг үргэлж ойлгох хэрэгтэй. Хэрвээ би итгэжтэйс та зөвхөн 7 хоногт бурхантай хоёулахнаа хамт байх цагийг хэр зэрэг гаргасан бэ гэж асуувал хэдэн хүн тийм гэж хариулах болов. Тэгвэл бурхантай хоёулахнаа хамт байхад хэр урт цагийг зориулсан бэ гэж асуувал юу гэж хариулах бол. Хэдэн хүн 5 минут, хэдэн хүн 10 минут, хэдэн хүн 15 минут гэж хариулах бол. Үннийг хэлэхэд бид заримдаа би үнэхээр завгүй хүн гэж шалтгаан тоочдөг. Гэхдээ уучлаарай, энэ дэлхий дээр залбирах завгүй хүн гэж нэгч үгүй. Бид өөрсдийгөө заримдаа маш завгүй болгодог нь үнэн. Гэхдээ энэ нэхвчлэн бид хийх ажлаа чухлын дарааллаар нь эрэмлээгүйгээс болдог юм. Бурхан биднийг бүтээсэн бид Бурханыг хайрлахын тулд юм. Тэгвэл Бурханыг хайрлаж, Бурхантай ярьж, Бурханыг сонсоход бид цаг зарцуулах ёстой. Бурханаас ямар нэгэн зүйлийг хүлээж авахд ч бидний цаг хугацаа шаарддаг шүү дээ. Харин энэ цаг хугацаа бол бидний хувьд хамгийн чухал цаг хугацаа байх ёстой юм. Үнэн дээр Бурхантай хамт байх цаг хугацааг орлож чадах ямар ч цаг хугацаа энэ дэлхий дээр үгүй гэж би боддог. За тэгэхээр заримдаа хүмүүс бидний залбирдаггүй өөр нэгэн учир шалтгаан бол бид Бурхантай нөхөрлөх хүсэл байдаггүй явдал юм. Тэдгээр хүмүүсийн хувьд нэг л мэтгэд итгэдэг Бурхан алс хол байгаа мэт санагддаг болсон байдаг. Тэр хүмүүсийн хувьд Бурхан бол алс хол байдаг хинэгэн ямар нэгэн үл мэдэгдэх нууцлаг хүч. Гэвч Бурханы талаар ийм бодолтой байгаа хүн хэзээ ч Бурханыг хайрлах тухай эргцүүлэн бодохгүй. Тиймээс тэд хар аяндаа залбирлыг хойш тавьж эхэлдэг юм. Олон итгэгчид жирийн үедээ залбирлаа хойш тавьж Бурханаа мартчихсан юм шиг явж байснаа амьдралд нь зовлон бэрхшээл, өвөг гашуу, үхэл хагцал тохиолдолд ирэхээр гинт Бурханаас сандаг. Бурханаас тусламж гуйж, Бурханаас хариултаа авах гэж, Бурхантай ярилцах гэж зүтгэж эхэлдэг. Гэтэл тэрнээс өмнө хэдэн сар, хэдэн жил магадгүй таг дуугүй явсаар байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр танд хэлэх эхний үг бол залбирлгүй амьдрал гэсэн үг байгаа юм. Тэгвэл үүний араас юу залгах вэ? Бид Бурхантай хамт байх цагийг гаргахаа зогсоох үед бидний нуруун дээрх ачаа дарамт нэмэгдэж эхэлдэг. Та ачаа дарамт гэдэг үгийг тэмдэглээд аваарай. Бид залбирахгүй байх үед, өөрөөр хэлбэл залбирлын амьдралгүй болох үед бидний нуруун дээрх ачаа дарамт хөнгөрдөггүй, харин эсвэргээр улам бүр нэмэгдсээр байдаг. Асуудлууд шийдэгдэж өгөхгүй. Эсвэргээрээ сэтгэл санаа зовоосон асуудлууд ар араасаа хөврөөд байх шиг санагддаг. Бид залбирлаараа дамжуулан Бурханд ачаа дарамтаа өгөхгүй байх үед бид Бурхантай хамт байж, Бурхантай нөхөрлөх цагийг гаргахгүй байх үед юу болдог вэ? Бидний нуруун дээрх ачаа дарамт улам бүр хүнд болсон юм шиг санагдаж эхэлдэг юм. Бид сүнсний хувьд, сэтгэл хөдлөлийн хувьд, бие махбодын хувьд илүү их дарамтанд дор амьдарч байгаа мэт бидэнд санагдаж эхэлдэг юм. Гэтэл Бурхан биднийг ийм амьдралаар амьдраасаа гэж огтхон ч хүсдэггүй. Харин эсвэргээр бид Бурханд хандан залбирч, түүнтэй хамт байх цагийг гаргаж эхлэх үед тэр бидний ачаа дарамтыг хөнгөн болгодог. Бид тэр бүх хүнд дарамтыг өөрийн хүчээр үүрэх шаардлагагүй бол өнөөдөр маш олон итгэгчид амьдралын асар их дарамтанд дор толгоогоодан амьдарч байна. Тэдний нэг хэсэг нь тэр нөхцөл байдлаасаа ямар аргаар гарах вэ гэж толгоогоо гашлах байдаг бол зарим нь тэр нөхцөл байдлаасаа гарах боломжгүй гэсэн бодолд бүрэн автаж зөвхрөнгөө барсан байдаг. Бидний амьдрал дараах хоёр төрлийн ачаа дарамт байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эхнийх нь Бурханаас бидэнд өгөгддөг ачаа. Жишээ нь Библиэд Исаи ном, Эзекиэл ном, зэрэг иш үзүүлэгчдийн номонд Бурхан бидэнд тодорхой ачаа өгсөн тухай өгүүлсэн байдаг. Энэ нь нэхвчлэн тэднэр дамжуулан ард түмэнд Бурханы тунхлахыг хүссэн шүүлтийн үгс байсан юм. Үүнийг яагаад ачаа гэж нэрлсэн юм бэ гэвэл тэдний тунхлах ёстой үг нь тэдний сэтгэлийг маш их зовоож байсан гэсэн үг. Бурхан заримдаа бидний зүрхэнд ачааг өгдөг. Заримдаа бидний зүрхэнд бусдад туслах ачааг Бурхан өгдөг. Цаашлбал Бурханаас бидэнд өгдөг өөр нэгэн төрлийн ачаа бол бидний анхаарлыг Бурхан руу хандуулахын тулд Бурханаас бидэнд өгдөг ачаа юм. Бид заримдаа өөрсдөө ч мэдлгүйгээр Бурханыг хүсэж байгаагаас өөр тийшээ алхаж эхэлдэг юм. Энэ үед Бурхан бидний зүрхэнд хүнд ачааг өгдөг. Бид сэтгэлдээ энэ тавгүйцлийг мэдрэх үед
Эзэн минь юу болсон бэ? Нэг л хэцүү мэдрэмж төрөөд байх чинь гэж боддог. Заримдаа хүмүүс би энэ тавгууцж байна гэж бодоод тайвшруулах юм уудаг. Гэтэл үнэндээ Бурхан бидний анхаарлыг өөр лүгээ хандуулахын тулд бидний зүрхэнд хүнд ачааг зөвшөөрдөг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эхний төрлийн ачаа нь Бурханаас бидэнд өгдөг ачаа байна. Заримдаа бид нар дамжуулан ажиллахын тулд Бурхан ийм ачааг өгдөг бол заримдаа бидний анхаарлыг өөр лүгээ татахын тулд бас ийм ачааг өгдөг байна. Тэгвэл нөгөө талд үүнээс өөр төрлийн ачаа дарамт гэж бий. Энэ нь бидний өөрсөддөө бий болгосон ачаа дарамт юм. Жишээ нь бид Бурханы эсрэг нүгэл үлдэх үедээ энэ ачааг, энэ дарамтыг мэдэрдэг. Хэрвээ та Бурханы нэгүслээр аврагдаж, Бурханд итгэж Бурханы хүүхэд болсон бол таны дуулуургүй байдал, таны үйлдэлсэн гэм нүгэл танд ачаа дарамт болон мэдрэгдэх нь гарцаагүй. Эсвэргээрээ хэрвээ хүн улаан цай нүгэл үйлдэлсэн хэрнээ үүндээ огтхонч гимшихгүй, үүнээсээ огт ачаа дарамт мэдрэхгүй байгаа бол тэр хүнийг аврагдсан гэдэгт би лав итгэхгүй. Харин жинхэнэ итгэвч хүн Бурханы эсрэг нүгэл үйлдэх үед тэр хүний зүрхэнд хүнд ачаа бий болох ёстой. Тэр хүний оюун санааг харуул бүрхэх шиг болдгийм. Бурхан болон бидний хоорондын харилцаа хэвийн биш байгааг мэдэх тусам бид буруутгал, зэмлэлийн мэдрэмжинд дарагдаж эхэлдэг. Үнэндээ буруутгалын мэдрэмж бол маш хүндэн мэдрэмж. Энэ бол бидний өөрсөддөө бий болгосон ачаа дарамтуудын нэг хэлбэр. Тэгвэл бидний өөрсдөө бий болгодог дараагийн төрлийн ачаа дарамт нь хэд их хариуцлага юм. Бид заримдаа өөрсдөө хэд их хариуцлага үүрүүлдэг. Ажлаасаа болоод бид маш их хариуцлагыг мэдэрдэг. Эсвэл гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ бид хэд их ачаа дарамт болгон мэдэрдэг. Гэхдээ би нэг зүйлийг баттай хэлж чадна. Ямар ч ачаа дарамт байсан ялгаагүй. Үүнийг шийдэх шийдэл нь ганцхан юм. Хамтдаа дуул номын 55 дугаар бүлгийн 22-ыг гаргаад харах юм бол ачаагаа эзэнд даатга. Тэр чамааг түшин тэтгэнэ. Зөвхтийн ганхахыг тэр хизээч зөвшөөрөхгүй гэсэн үг байна. Тэгэхээр энд ачаагаа эзэнд даатга гэсэн багыг бид уншлаа. Хамтдаа үргэлжлүүлээд дуул номын 68-ийн 19-ыг гаргаад харъя. Энд үнэхээр гайхалтай нэгэн үннийг бичсэн байна. Өдөр бүр ачааг маань үүрдэг эзэн. Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай гэсэн байна. Хэрвээ Бурхан бидний хүнд ачааг үүрдэг юм бол бид ачаагаа өөрсдөө үүрэх ямар хэрэг байна вэ? Хэрвээ тэр бидний ачааг үүрдэг юм бол бид яагаад хүнд ачаа үүрэн зовх юм бэ? Тиймээс л дуул номын 55-ын 22 дээр ачаагаа эзэнд даатагаа үүрүүлээ. Тэр чамааг түшин тэтгэнэ. Зөвхт нэгнийхэн ганхахыг эзэн хизээч зөвшөөрөхгүй шүү гэж бичигдсэн байна юм. Тэгвэл бид эзэнд хэрхэн ачаагаа даатах вэ? Мэдээж залбирлаар. Бурхан эцэг минь намайг ямар ачаа дарамтыг үүрэн амьдарч байгааг та мэднэ. Надад ямар мэдрэмж төрж байгааг та сайн мэднэ. Намайг ямар үүрэг хариуцлага үүрч байгааг ч та сайн мэднэ. Тэгвэл би энэ бүхнээ яг одоо танд өргөж байна. Өөрөөр хэлбэл танд үүрүүлж байна. Учир нь би цаашид үүнийг өргөж явж чадахгүй. Эзэн минь, ингэж явах нь таны хүсэл гэж би бодохгүй байна. Та намайг ийм шаардлагагүй хүнд ачааг үүрэн амьдраасаа гэж хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс би танд итгэж бүх ачаа дарамтаа танд даатгаж байна. Энэ нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг нь зааж өгөөч гэж бид ийхүү залбирах хэрэгтэй. Ингэснээрээ бид ачаа дарамтаа Бурханд өргөж байна гэсэн үг. Тэгэд яах вэ? Бид буцаж эргэж ирээд ачаа дарамтнаасаа салсан хүний ёсоор эрх чөлөөтэйгээр алхаж одох хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь бид заримдаа Бурханд хандан залбирсан хэрнээ ачаа дарамтаа буцаагаад үрчигдэг. Учир нь бид ачаа дарамттай хэд удаан явснаасаа болоод түүндээ бүр дасчихсан байдаг. Эсвэргээрээ эрх чөлөөтэй ачаа дарамтгүй амьдралаар амьдарч огт сураагүй болчихдог. Бид олон жилийн турш ийм байдалтай, ийм бодолтой явсаар байгаад үүнийгээ хэвийн нэг зүйл, миний нэг хэсэг гэд бүр итгэчихсэн байна. Тиймээс бид ийм бодлоосоо салж Бурхан бидний ачааг үнэхээр өөртөө авахыг хүсдэг юм а. Тэр биднийг үнэхээр эрх чөлөөтэй болгодог гэдэгт итгэж сурах хэрэгтэй юм. Ачаагаа эзэн даатга, тэр чамааг түшин тэтгэнэ гэж энд бичигдсэн түшин тэтгэх гэсэн үг нь Бурханы тогтоон барих хүчийг илтгэж байгаа юм. Түүний ариун сүнс бидний дотор нутаглаж, биднийг дотроос маань тогтоон барьж байдаг юм. Тэр биднийг шаардлагагүй ачаа дарамтыг үүрэн амьдраасаа гэж хүсдэггүй, харин өөрт нь даатгаасаа гэж хүсдэг юм. Олон тохиолдолд бидэнд ачаа дарамт болсон асуудлууд бидний амьдралд гинт орж ирдэг. Биднийг мэдээгүй байхад биднийг цочоодог.
Биднийг тооцоолоогүй байхад гиндүүлдэг. Тэглээгээд тэр ачааг бид үүрээд аваад явна гэсэн үг биш ээ. Бид ямар ч асуудлыг Бурханд шууд өргөж, эзэн минь, дөнгөж сая гинтхэн гарч ирсэн энэ хүнд ачаагаа би танд үүрүүлж байна хэмээн залбирах боломжтой юм. Тиймээс ч дуулал номонд өдөр бүр ачааг маань үүрдэг эзэн бидний аврал болох Бурхан магтагдах болтугай гэж тунхагласан байгаа юм. Энд эзэн бидний ачааг өдөр бүр үүрдэг гэснийг та бидхэн мартаарай. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ нь бид маргааш өглөөс ирээд орондоо хэвдэж байхдаа тэр өдөр бидний хүлээж буй сэтгэл түгшээсэн асуудал бүрийг бодохдоо шууд Бурханд хандан эзэн минь энэ өдрийн төлөө танд талархаж байна. Өнөөдөр надад юу ч тохиолдсон байлаа гэсэн Бурхан эцэг минь би тэр бүхнээ танд өргөж байна. Та өдөр бүр миний ачааг үүрдэг шигэ энэ өдөрч бас үүрээч. Би энэ өдрийн бүх ачаа дарамтаа танд өргөж байна хэмээн итгэлтэйгээр залбирч чадна гэсэн үг. Тиймээс бид нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Бурхны хүүхдүүдэд хандсан Бурхны төлөвлөгөө, зорилго маш тодорхой. Тэр биднийг бүх ачаа дарамтаа түүнд өргөөсэй гэж хүсдэг юм. Тэр биднийг ачаа дарамтаа өөрсдөө үүрээд зүдрээд яваад байгаасай гэж хүсдэггүй. Тэр өөрөө бидний ачааг өдөр бүр үүрч биднийг түшиж тэтгэн явдаг юм. Жил бүр, сар бүр гэж хэлээгүй. Өдөр бүр гэж бичигдсэн байгааг бидгийн мартаарай. Тэгвэл эхний үг нь юу байсан бэлээ? Дахин сануулъя. Залбирал үгүй амьдрал гэж. Бидний хоёр дахь тэмдэглэж авсан үг бол ачаа дарамт гэж үг байсан. Тиймээс бид Бурханд хандан залбирахгүй бол ачаа дарамтаа түүнд өргөж чадахгүйд хүрнэ. Энэ юунд хүргэх вэ биднийг? Эндээс бид өөр нэгэн зүйлийг мэдэрч эхэлнэ. Тиймээс та 3 дахь үгийг тэмдэглээд аваарай. Энэ бол ядралт, туйлдалт гэдэг үг. Урт хугацаанд хүнд ачаа үүрсэн ямар ч хүн ядарч туйлдах нь гарцаагүй юм. Энэ нь та туйлдаж цөхөрнө гэсэн үг. Тэгвэл би танаас нэг зүйлийг асууя. Бурхан Израильчуудыг цүлд ханганд итгэж, тэдэнд маанаг өгч байхдаа тэдэнд өдөр бүр хэр ихийг өгч байсан бэ? Нэг өдөр хэрэглэхэд хангалттай. Тэгээд юу гэж? Тэд 3-4 өдрийнхийг нөөцлөх гэж оролдох үед юу болж байсан бэлээ? Ялзарч муудаж байсан. Бурхан та бидэнд аливаа зүйлийг яг л хэмжээнд минь тохируулсан байдлаар өгдөг юм. Эзэн Есүс бидэнд хэрхэн залбирахыг заахдаа өдөр тутмын минь талхыг өгөөч гэж залбирсан байдаг шүү дээ. Сар тутмын эсвэл жил тутмын минь талхыг өгөөч гэж хэлээгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэр бидний өдөр бүр өөрт нь цагийг гаргаасай, өдөр бүр өөрт нь түшиж амьдраасай гэж хүсдэг юм. Тиймээс та бидэнд өглөө бүр Бурхны өмнө очиод эзэн минь энэ өдрийн ачаагаа таны өмнө тавьж байна хэмээн залбирах гайхамшигтай ёроол өгөгдсөн байна гэсэн үг юм шүү. Гэтэл бид үүнийг хийхгүй байх үед өглөө бүр сэрээд нөгөө хүнд ачаагаа өөрөө үүрээд өдөржин алхасаар эцэст нь ядарч туйлддаг. Сэтгэл зүйн хувьд ч ядардаг. Бурхан минь, би ийм байдалтай хэр удаан тэсэх ёстой юм бэ гэж бид асуудаг. Цаашлбал би махбодын хувьд ч ядардаг. Гэтэл Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг ингэж хүнд ачаа үүрч ядарч туйлдан амьдраасай гэж огт хүсдэггүй. Тиймээс ч Бурхантай ойр байж чаддаг олон хүн амьдралд нь хичнээн хүнд хэцүү асуудал тулгарсан ч, хичнээн зовлон зүдгүр тулгарсан ч, хичнээн уу гашуу тохиолдсон ч урам зоригтой байж чаддаг юм. Тэд тууштайгаар зогсолтгүй урагшилсаар байдаг. Итгэлийн амьдралаар үргэлжлүүлэн алхах урам зориг байсаар байдаг юм. Үүнд гайхах зүйл үгүй. Учир нь биднийг түшинд итгэх хүчин зөвхөн Бурханд байдаг юм. Харин тэдгэр хүмүүсийн хувьд ачаагаа Бурханд даатгаад сурчсан хүмүүс гэсэн үг юм. Тэд өдөр бүр эзэнд ачаагаа даатгаж, түүнд хандан залбирч, түүнтэй хамт байх цагийг гаргадаг гэсэн үг. Тиймээс бид ачаа дарамтаа Бурханд даатгаж сурах нь чухал юм. Учир нь бид ингэж сурахгүй бол ачаагаа өөрсдөө үүрсээр эцсийн дүндээ түйлцсэн нэгэн болж үлдэх болно. Хамтдаа Исаи номын 50 дугаар бүлгийг гаргацгаая. Энд нэгэн гайхалтай үгс бичигдсэн байна. Исаигийн 50 дугаар бүлгийн 4 дугаар эшлэл. Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Бурхан эзэн надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр намайг сэрэн шав мэт сонсохын тулд чихийг минь тэр нээн гэж хэлсэн байна. Хэрвээ Бурхан биднийг эцэж ядарсан хүнд туслаасай гэж хүсдэг бол тэр тусмаа биднийг эцэж ядарсан үед минь хүчржүүлэн тэтгэхгүй гэж үү? Исаи номын бүлгүүдээс миний хамгийн дуртай бүлэг юм. Би энэ бүлгийг маш олон удаа өөртөө сануулж байсан. Хамтдаа Исаи номын 40 дугаар бүлгийн 28 дугаар эшлэлийг харъя. Чи мэдэхгүй гэж үү?
Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан Эзэн дэлхийн хязгаарыг бүтээгч нь эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй юм. Харж байна уу? Бурхан хизээж бидэнд "Йоох, энэ нэг нөхрийн ачааг өнөөдөр дахиад л үүрхээс" гэж хэлдэггүй. Учир нь бидний хувьд хүнд ачаа болдог тэдгээр зүйлс нь Бурханы хувьд огтоос ч хүнд бишээ. Үргэлжлүүлээд 28-аас 31 дугаар ишлэгийг нь харъя. Исаигийн 40 дугаар бүлэг. Чи мэдгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан Эзэн дэлхийн хязгаарыг бүтээгч нь эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. 29-оос нь тэр эцэж ядарсанд нь тэнхээ өгч чадал барагдсанд нь хүч нэмдэг юм. Залуусч эцэж туйлдан, эдэр залуусч бүдрэхтэл бүдэрдэг. Харин эзэн найдагчд хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт живүүр дээрээ илэн хайлна. Гүйлээч үл туйлдна. Алхлаач эс цуцна гэсэн байна. Энд хэлсэн эзэн найдах гэдэг нь хэнийг хэлж байна вэ? Залбиралтайгаар эзний хүлээгч нэгнийг энд өгүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл эзний үгийг тунгаан бодож, эзэнтэй хамт байх чимээгүй цагийг гаргах тухайд хэлсэн байна. Ингэснээр юу болдог вэ? Тэр биднийг тэнхрүүлж биднийг босгон байгуулдаг юм аа. Надад ч бас өдөржин завгүй ажиллаж хаад эцэж ядраад оройхон гэртээ ирэх үе олондоо тохиолдож байсан. Тэр үедээ би шууд унтахын өмнө ихэвчлэн Бурханы өмнө өвдөг сүгдэн залбирдаг. Эзэн минь, би маш их ядарч байна. Та миний ажил үйлчлэлийг бүтэмжтэй байлгаж байгаад баярлалаа. Гэсэн хэдий ч би ядарч байна. Би энэ бүх ачаагаа танд даатгаж байна. Учир нь би энэ ачааг огт үүрмээргүй байна гэж залбирдаг. Ингээд Бурхантай хамт хэдхэн минут болсны дараа миний бие махбод маш хурдан сэргэхийг би мэдэрдэг байсан. Яагаад гэвэл бидний бүх ачааг одоо би биш, Бурхан үүрэх болсон гэдгийг ойлгох үед оюун санаа маань гайхамшигтай амралтыг мэдэрдэг юм. Тэр тусмаа Бурханы ажлыг хийхдээ бид ядрах ёсгүй. Учир нь эзний үгэнд айлдахдаа залуусч эцэж туйлдан, эдэр залууч бүдрэхтэл бүдэрдэг юм а. Харин эзэнд найдагчд хүчээ сэлбэх болно гэж хэлсэн. Хэрвээ бид үнэхээр эзэнд найдаж, түүнийг хүлээж, түүнд залбирч, түүнд бүх ачаагаа даатгах юм бол бид түүний хүчээр үнэхээр өөрсдийгөө сэлбэж, бүргэд мэт илэн халин нисэх болно. Бүргэд хэрхэн нисдгийг та мэдэх үү? Тэд болжмор шиг далавчаа зогсоо зайгүй дэвдэггүй. Тэднийг далавчаа дэвэх үед салхи тэднийг хөөргөн авч явдаг. Яг үүний нэгэн адил эзний сүнсч бас биднийг яг л ийхүү авч явдаг юм а. Тэр бидэнд хүчийг өгч ямар ч хүнд нөхцөл байдлыг даван гарахад тусалдаг юм. Бидний эргэн тойронд буй бүх зүйл нуран унах мэт санагдах үед ч тэр биднийг хөтлөн дагуулсаар байдаг юм. Тиймээс бид итгэлийн амьдралдаа ядарч туйлдан толгоогоо сажлан алхах шаардлагагүй болсон юм. Гэвч залбирлаа зогсох үедээ бид ийм байдалд ордог гэдгийг бид үргэлж санах хэрэгтэй болдог юм. Бурхан биднийг өөрөө ханганд итгэж, бидний хүнд ачааг өөрөө үүрхийг хүсдэг юм. Тиймээс бидний хувьд залбирлаараа дамжуулан хүнд ачаа дарамтаа түүн даатгаж сурах нь бидний ялгуулсан амьдралын нэгэн чухал түлхүүр гэдгийг битгий мартаарай. Залбирал үгүй амьдрал бидний нуруунд дээрх ачаа дарамтыг улам бүр нэмэгдүүлж, үр дүнд нь бид эцэж туйлддаг байна. Өнөөдөр доктор Стенли бидэнд Бурхантай хамт байх цагийг гаргахгүй бол энэ нь бидэнд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар эхний хэдэн үр дагавруудыг хэлж өглөө. Гэтэл хамгийн чухал нь Бурхан биднийг өөрсдийн хэрэгцээгээ түүний өмнө авчраад залбираасаа гэж хүсдэг үлээ. Тиймээс энэ цагийн төгсгөлд хамтдаа Матай 7:7-оос 11-д бичигдсэн гайхалтай үгсийг дахин нэг санацгаая. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг бүр авна. Ирж хайдаг нь олно. Тогшдогт нээгдэнэ. Хүүгээ талах гуйхад чулуугдаг хүн та нарын дунд байна уу? Эсвэл загас гуйхад нь могоо өгнө гэж юу? Та нараа ёрын муу атлаа хүүхдүүдтэй сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа Тэнгэр дэх эцэгч нь өөрөөс нь гуйгсдад сайныг өгөх нь лавтай босов. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрэлээ. Нэвтрүүлгийг дахин сонсох хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохын хүсвэл 8085
99 тэгтэг дугаард хандаарай.